Сайн байцгаана уу Ганаа. Энэ бичлэгийг үзэж байгаа бүх хүмүүстээ өглөө өдөр оройн мэндийг хүргэе. За удаан хугацааны дараа өнөөдөр би та бүхэндээ босон явдлын түүх ярьж өгөх гээд бэлтчихсэн байгаа. За өнөөдөр би та бүхэндээ толилуулах босон явдал маань 2018 онд Солонгос улсад гарч исэн нэгэн хэргийн талаар би та бүхэндээ өнөөдөр орчуулж ярьж өгнө. Энэ хэрэг маань тухайн үедээ Солонгосын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр маш их цацагдчихсэн, олонний анхаарлын төвд байсан хэрэг гэдгээрээ онцлогтой. За ингээд олон таван үг ярихгүйгээр бүгдээрээ шууд босон явдалд анхаарлаа хандуулцгаая. 2018 оны 10 сарын 21-ний өдөр Зүрхний цохилт хэмжигт хөөрөмж дуурайд сувилагч нар ийш тийшээ гүйлдэл их сургуулийн түргэн тусламжийн тасаг энэ өдөр хөл хөдөлгөөн ихтэй байсан. За энэ үед түргэний эмч сандарсан хоолоогоор DI өвчтөн ирлээ гэж хашгираад гаднаас нэг эмэгтэйг түрж орж ирсэн. DI өвчтөн гэдэг нь эмийн хурц хордлогонд орсон, эм хэтрүүлэн хэрэгэлсэн, аль эсвэл хортой байдас бидэнд орсон тохиолдолд DI өвчтөн гэж нэрлэдэг юм байна. За түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн энэ эмэгтэйг Ким гэдэг тэрээр 31 настай. За энэ эмэгтэй маань амиа хорлох гэж байгаад оролдлого нь бүтэлгүйтэд түргэн тусламжаар энд хүргэгдэж ирсэн байна. Аз олж эмч нар яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлээд муу зүйл түүний амь наснаас холоор өнгөрөөд тэр амьдарч чадсан. Гэтэл хэдэн цаг өнгөрсний дараа эмнэлгээр дүүрэн дуучин болж эхэлсэн. Юу болсон бэ гэхээр нөгөө эмэгтэй маань уйлаад яагаад намайг амьдруулж байгаа юм бэ? Хиний зөвшөөрлөөр та нар ийм юм хийж байгаа юм бэ? Зүгээр л намайг үхэг гэж тэр чигт нь хайрчахгүй байсан бэ гэд хинийгч төсөөлөмгүй тийм үйлдэлүүдийг гаргаж эхэлсэн. Амьд гарсандаа бүр огт баярлахгүй байсан. Тэгэд би ганцаараа яаж амьдрах юм бэ? Тэр хүн байхгүй бол би амьдрч чадахгүй штэ гэд нөгөө эмэгтэй маань эмнэлэгт байхдаа ахаад амиа орлохыг хэлсэн. Энэ бүсгүүд бүх зүйл утгагүй, уйтгар гунигтай маш их хэцүү байгаа нь ойлгомжтойсэн. Тэгэд эмнэлгийн зүгээс түүний аюулгүй байдлыг бодолцож үзээд мөн сэтгэл зүйн тогтворгүй байдлыг нэмчлэхийн тулд сэтгцийн тасаг руу шилжүүлсэн байгаа. За тэгвэл энэ эмэгтэйд яг юу тохиолдсон болоод амьд үлдсэндээ тэгж их харамсаад байгаа вэ гэхлээр за тэрээр хайртай залуутайгаа хамтдаа энэ хорвоогоос явхаар төлөвлөж исэн. За тодорхойлох юм бол хамт амиа хорлох үйлдэл хийсэн гэсэн. Гэтэл найз залуу нь нас ороод өөрөө амьд үлдчихсэн. Тэгэд тийм болохоор амьд үлдсэндээ баярлахгүй байгаа гэсэн үг. За одоо бүгдээрээ Ким бүсгийн өгсөн мэдүүлэгт үндэслээд хос хоёртой танилцъя. Хэрэг гарахаас яг 1 жилийн өмнө буюу 2017 оны хавар Ким бүсгүй маань өөрөөсөө нэгээр дүү залуутай үерхэж эхэлсэн. За найз залуу нэг даруухан томоотой сайн залуу гэдгээрээ орчин тойрныхондоо танигдсан ийм залуу байгаа. За Ким болохоор тэр залууг бүр анх хараад л ирээдүйн нөхөр болох залуу маань байна гэж мэдсэн. Тэгэд энэ хүнийг л би алдаж болохгүй шүү гэд өөртөө тэр үедээ амлалт өгж исэн гинэ. Тэгэд цаг өнгөрөх тусам биедээ дасаад, хайрлаад, хол айвал санаад үнэхээр энэ хорвоогийн хамгийн жаргалтай эмэгтэй болж хувирсан гинэ. Хин нэг нь л байхгүй бол амьдрч чадхааргүй хэмжээний тийм их хараар бинээ хайрлаж байсан. За Ким бүсгүй маань их сургуулийн эмнэлэгт сувилагч хийдэг. Тэгээ найз залуугийнх нь аав ээж ч гэсэндээ хүүгээ эмч хүнтэй суужгаад нь маш их баярлаад ерөөхдөө ол шуудхан л бэрээ болгож авахыг зөвшөөрсөн. Ким ч гэсэндээ хадам аав ээжтэй таалагдахын тулд анханасаа л хичээж исэн. Бүр анхны уулзалтан дээр хадам аав ээж хоёртоо ядаргаа тайлах тусал бэлдэж аваачаад хийж өгч исэн гинэ. За тэгвэл ийм аз жаргалтай, ийм баяр баясгалантай, хороогийн хамгийн аз жаргалтай хосууд гэж өөрсдөө нэрлээд байгаа хоёр маань яг яагаад амиа хорлохоор шийдсэн бэ гэхээр за нэг өдөр Ким ажлаа тараад гэртээ ирсэн чинь найз залуу нь бүр өмнөхөөсөө тэс өөр байдалтай түүнийг өгцөн гинэ. За энгийн үед Кимийн найз залуу түүнийг ажлаасаа ирэхэд нь дандаа өнөөдөр ямар байсан бэ, ядарсан уу гэд тэрвэрдэг, ямархуу байвдаа гэд яриа эхлүүлдэг байсан. Тэгсэн чинь тэр нэг өдөр бүр бодол олоод, шаналаад сэтгэл зүйн маш тогтворгүй байгааг Ким ажигласан. Тэгэд түүнээс яг юу болсныг нь асуусан чинь давхар чамаагаа зовоомооргүй байна гэд бүр юу ч хэлэхгүйсэн. Тэгээд тэгж нэг өдөр найз залуу нь ам нээсэн гинэ. Тэрээр Кимээс ингэж асуусан. Хайраа хүн яавал өөхөх вүлээ? Хоолоогоо боох уу? Өндрөөс үсрэх үү? Надад өөхөхээс өөр сонголт үлдсэнгүү гэж хэлсэн.
найз залуу нь өрөнд орчихсон байсан. Бүр бага мөнгө биш хэдэн тэрбум төгрөгийн өр гинэ. Хөрөнгө оруулалт хийгээд тэр газар нь дампуураад тэгээд бүх хариуцлага нь найз залууд нь ирээд бараг бүх аргаа хэрэгэлсэн ч гэсэндээ яаж чичээгээд энэ асуудлыг шийдэж чадаагүйсэн. Тэгэд олон хоног найз бүсгүйгээсээ нууж явсаар байгаад энэ өдөр хэлсэн баа. Тэгэд үхчихэж л бүр энэ өрмөн байхгүй болноо. Бүр юу ч хийгээд энэ үрийг дарж чадхааргүй хэмжээний ийм нөхцөл байдалд орчихсон гэж найз охин дайсан. Энэ бүгдийг сонссон Ким хоёулаа асуудлыг яаж хийж байгаа шийдэж чаднаа. Үхэл гэдэг бол эцсийн сонголт бишээ гэж ятгсан ч гэсэндээ найз залуу нь бүр аль хизээний шийдчихсэн байсан. Бас үнэхээр яаж хичээгээд төлж чадхааргүй тийм их хэмжээний өөр байсан. Тэгэд энэ үед Ким үсгүй найз залуудаа юу гэж хэлсэн гэж би чамгүйгээр амьдрч чадахгүй. Чи байхгүй бол надад амьдрах шаардлага байхгүй. Хоёулаа хамтдаа явцгаая гэж хэлсэн. Удаан хугацааны ярианы эцэст хосууд маань нэг өдөр нэг цагт амиа хорлох шийдвэрийг гаргацгаасан. За Ким бүсгүй маань их сургуулийн эмнэлэгт сувилагч идэг шүү дээ. Тиймээс тэрээр суц тариа ашиглах аргыг бодож олсон. Суцаараа хор болох хэмжээний эмийн бэлтгэлийг гүйлгээд чимээг өхөн нас орох аргыг сонгосон байна. За тэгэхээр бүх зүйлийг өөрөө мэдээд зохицуулахад болно гэсэн үг. Энэ нь түүнд тийм ч хэцүү байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 20 хагасаа өдрийн оройны 22 цаг 30 минут тэд энэ өдрийг 1 сарын турш хүлээсэн. Хосууд бүх зүйлээ бэлдээд гэрээсээ нилээд хол цайд байрлалтай буудал руу орцгоосон. Гэртээ биш буудалд амиа орлох сонголтыг хийсэн нь тэднийг нас орсны дараа хурдан олох боломжтой гэж тооцоосон учраас буудлыг сонгосон гинэ. За ингээд Ким бэлдэж ирсэн тариануудаа тусалтайгаа холиод хоёлаа туслаад залгаад хөвцөн байгаа. Хэсэг хугацаа өнгөрсөн тэрээр сэрж орхисон. Тооцоолсноор бол тэр чигээрээ унтах ёстой. За ингээ хажуу тишээ хараад найз залууга дуудсан чинь найз залуу нь аль хизээний нас орчихсан байсан. Арай хийж түргэн тусламж дуудаад буцаад л ухаалдаад унчихсан. Тэгээд түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж ирсэн нь энэ байгаа. Ким эмнэлэгт байх хугацаанд юу ч идээгүй, бас унтаагүй олоонсон. Тэгээ ганцаараа амьд үлдсэндээ шаналаад өөрийгөө буруутгаад бүр яг л хүн ургамал шиг болж орсон гинэ. Түүнд ямар хэцүү байгааг бүр эмнэлгийн бүх хүмүүс тухайн үед ярьцгааж исэн. Тэгээд хэдэн өдөр эмчилгээ хийлгээд арай дээрдээд эмнэлгээс гарах болсон чинь түүнтэй заавал уулзах ёстой хүмүүс түүнийг хүлээгээд зогсож исэн. За та бүхэн хэн байсан гэж бодож байна? Түүнийг цагдаа нар хүлээгээд зогсож исэн. Хүн амныг энд хэрэг үйлдсэн байж болцшгүй гэж сэжиглэж барьж авсан байгаа. Цагдаа нар Кимийг эмнэлэгт байх хугацаанд энэ хэргийг маш нарийн судалж мөрдөжсэн. Тэгээ мөрдөж явах хугацаанд хамгийн түрүүлж илрүүлсэн нэг зүйл нь юу байсан бэ гэхээр талигаач залуу маань амиа орлох бодлого байсан юм байна гэдгийг цагдаа нар олж мэдсэн байна. Кими ярианаас өөрөөр талигаачийг амиа орлох гэж байсан гэдгийг нотлох баримт ганц ч гарч ирээгүй. За тэгвэл одоо бүгдээрээ талигаач өөхөх ямар ч бодлого байсан гэдгийг нотлох баримтуудаас 3-тай танилцсан. Нэгдүгээрт талигаач ямар ч өргөө байсан. Цагдаа нар талигаачийн гэр бүлийнхэнтэй уулзсан. За гэтэл ар гэрийнхэн нь хүү маань тийм их хэмжээний өртөө байх боломжгүй гэж хэлсэн. Жижиг сажиг зээлийн асуудал байгаа ч гэсэндээ тэр нь сар болгон төлөгдөөд явдаг бага хэмжээний мөнгөө одоо яг 800 мянган вон төлөөд л түүний зээл дуусна гэж хэлсэн. Тэгээ цагдаа нар шалгаад үзсэн чинь үнэхээр л 800 мянган воноос өөрөөр түүнд ямар ч өр байгаагүй. Тэгэхээр өрнөөс болсон амиа хорлолт биш байх боломжтой гэсэн. Хоёрдугаарт талигаачид төлөвлөсөн, товолсон олон ажлууд байсан. Ялгаач авгаа компанийг үйлдэж авах гээд бэлтжижсэн мэлээ. Тэгээ компанийг удирдах эрхээ бүр нас орохоосоо яг 3 хоногийн өмнө авчихсан байсан. Бараг л захирал болчихсон байсан гэсэн. Тэгээ бас найз бүсгүйтэйгээ харилцсан мессежүүдийг нь сэргээгээд цагдаа нар шалгаж үзсэн чинь тэрээр амиа орлох талаар бүр ганц ч үг өгүүлбэр бичээгүй байсан. Ямар ч тийм өнгө аястай мессеж хоорондоо өгөлцөж авалцаагүй байсан. Харин эсэргээрээ шинэ утас авахар болсон тухайгаа бас 12 сард найзынхаа дүүгийн хормонд уригдсан заавал хамтдаа явах тухайгаа бас бичсэн байсан. Үүгээр дуусаагүй талигаач маань найз бүсгүй рүүгээ бичсэн мессеж дунд нь
Би яг л чамтайгаа адилхан бяцхан хөөрхөн охинтой болмоор байна гэсэн мессежийг явуулсан байсан. Амиа орлохоор шийдсэн байсан хүн хүүхэдтэй болёо гэсэн мессежийг явуулах юм болов. 3 дугаарт найзуудын мэдүүлэг. Талигаач маань дотны яг 2 найзтай байсан. Тэгээ нэг найзтайгаа бүр нас орсныхаа дараагийн өдөр уулзахаар цаг товолчихсан байсан. Тэгээ багасаа найзалсан дотны найзууд нь учраас амьдралынхаа ихэнх зүйлийг нуулгүй хуваалцдаг, зөвлөлддөг байсан. Тэгээ тэдний хамтдаа байдаг каток групп чатнаас нь за энэ 3 ямар дотны найзууд байсныг нь мессежнээс нь олж харж болно. Үнэхээр дотны найзууд байсан баа. Энэ 2 найз нь цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө маа найз бол амиа хорлох хүн яавч бишээ гэж мэдүүлсэн баа. Нэг зүйлийг айгүйх онцолж ярьсан нь юу байсан бэ гэхээр талигаач нас урахаасаа өмнө найз бүсгүйгээсээ салмаар байгаа тухайга 2 найздаа ярьжсэн гинэ. Найз бүсгүй маань маш их хардаад энэ байдал нь надад үнэхээр хэцүү байна гэж 2 найздаа ярьжсэн мэлээ. Тэгээ бас 2 найз нь Кимийн тухай ярихдаа Ким бол үнэхээр хартай эмэгтэй байсан. Бид нар найзуудаараа ингээд уулзаад сууж байхад утсаа авахгүй мессежчгүй байх юм бол бүр найз руу маань утсаа автална, хариу бичлэл нь залгаж мессежчдэг байсан. Тэгээ заавал дүрсээ харж ярихыг байнга шаарддаг. Бас талигаачийн утсанд байршил тогтоогч суулгаад байршлыг нь байнга хяндаг байсан гэж мэдүүлсэн. Ер нь л Ким манай найзыг үнэхээр харддаг байсан. Юу ч хийж чадхаар эмхтэй гэж бид хоёр бодож гинэ гэсэн мэдүүлгийг цагдаа нарт өгсөн. За тэгэхээр талигаач маань ямар ч өргөө байсан байна. Сэтгэл зүйн ямар нэг асуудалгүй байсан гэдгийг найзууд нь баталсан. Гэр бүлийнхэн ч гэсэндээ хүү маань яавч амиа хорлох хүн бишээ гэсэн мэдүүлгийг өгсөөр байсан. За ингээд хамгийн гол сэжигтэн бол мэдээж түүний найз бүсгүй Ким байгаа. Цагдаа нар Кимийн гар утас, мессеж, интернет хайлт зэргийг маш нарийн шалгаж үзсэн. Устгасан байсан бүх файлуудыг сэргээгээд түүнийг найз залуугаа хороосон гэсэн дүгнэлтэн төрсөн. Цагдаа нар Кимийг хүн амны гэмт хэрэгтэн гэдгийг түүний интернет хайлтын мэдээллийн тусламжтайгаар олж мэдсэн байгаа. Цагдаа нар Кимийн сүүлийн 6 сар интернетээр яг ямар хайлт хийсэн байгааг нь шалгаж үзсэн. За тэгсэн чинь тэрээр бүр цаг тутамд найз залуугаа хартсан, сэжиглсэн утгатай хайлтуудыг хийжсэн. Жишээлх юм бол хуучин найз охиноо санахтаа залуучууд ямар үйлдэл гаргадаг вэ? Хосуудын хөрөлт. Тэгээд төрүүлээд унтлаа гэсэн үгнээ цаана гэх мэт хайлтуудыг хийсэн байсан. Найз залуудаа итгэдэггүй. Тэгэд хийсэн үйлдэлүүдийнх нь ард ямар нэгэн өөр далд утга санаа байгаа эсхийг үргэлж шалгадаг тийм утгатай хайлтуудыг аягүй хийсэн байсан. За одоо бүгдээрээ энэ хэрэг гарахаас яг 1 сарын өмнөөс Ким интернетээр яг юуг хайсан байсныг бүгдээрээ товчхон харцгаая. Цагдаа нар хамгийн ихээр сонирхож байсан хайлт нь 130 мянган вон. 130 мянган вон гэсэн хайлтыг аягүй хийсэн байсан. Тэгээд оройн цагаар хийсэн интернет банкны гүйлгээ. Бие үнэлэгч, найз залуу, араар тавилт, өөр эмэгтэйтэй уулзах, барьж авах, үхэл, гэрээслэл хамгийн сүүлд хайсан байсан хайлтууд нь тарианы шок, задлан шинжилгээгээр илэрхүү, мэдээ алдуулалт гэсэн хайлтуудыг хийсэн байсан. Тэгээд энэ 130 мянган вон гэсэн хайлт цагдаа нарын анхаарлыг татаадсэн гэж хэлсэндээ. Тэгээд цагдаа нар энийг шалгаад үзсэн чинь Ким болохоор найз залуугийнхаа бүх банкны гүйлгээний нууц код, тэд дээрэс нь онлайн хаягуудын нууц код зэргийг нь мэддэг, найз залуутайгаа давхар ашигладаг байсан байгаа. Тэрийг нь талигаач бол мэддэггүй байсан. Тэгээ хамгийн ачиргалтай нь энэ 130 мянган воныг гүйлгээ гэдэг зүйл байгаа штэ. Энэ зүйл нь хэргийн суур болох нь батлагдсан. Тодорхойлох юм бол энэ мөнгө талигаачийн данснаас гарсан үеэс эхлээд Ким найз залуугаа хаалгах талаар бодож эхэлсэн. За яг юу болсон бэ гэхээр хэрэг гарахаас яг хэд хоногийн өмнө талигаач залуу маань оройн цагаар нэгэн үйл мэдэгдэх эмэгтэйн данс руу 130 мянган воныг гүйлгээ хийсэн байна л да. Тэгэд Ким яг энэ гүйлгээг харчаад найз залуугаа өөр эмэгтэйтэй харилцаанд ороод мөнгө явуулсан байна гэд сэжээлж гисэн. Тэгэд яг энэ 130 мянган вон найз залуугийнхын данснаас гарах үед одоо Ким бүсгүй маань нэг найзтайгаа хамт байжсэн. Тэгээ нөгөө найзтай юу гэж хэлсэн бэ гэхээр намайг манай найз залуу хуурсан байна. Тэр бие үнэлэгч авсан бололтой. Яавч би түүнийг зүгээр орхихгүй гэж хэлснийг нь нөгөө найз нь мэдүүлэг болгож хэлсэн. Тэгээд яг тухайн өдөр яг юу болсон бэ гэхээр 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 30 минут Бучонд байрлах К гэдэг нэртэй буудалд энэ хэрэг маань болсон. Ким найз залуутайгаа хамт буудал руу ороод
орон дээр хөвтөжсэн найз залуудаа чи минь ойрд ядраадгаа харагдчихээн би чамд тусал хийж өгье гэж худлаа яриад урдчлаад бэлтжчихсэн байсан тариагаа залгаад зорилгодоо хүрээд түүний амьсыг хороосон байгаа. Тэгэд тэрээр яг 3 бэлтгэлийг ашигласан гинэ. Эхнийх нь ашигласан бэлтгэл болохоор суцаар тариад богино хугацаанд үйлчилдэг ерхий мэдээ алдуулалт ерөөдөө бид нэр наркозонд ороход хэрэгэлдэг бүтэн биеийн мэдээ алдуулахад ашигладаг юм байгаа. Тэгээ эмчнэр хэлж байгаа байхгүй юу? Энэ хэмжээгээр энэ хүний биед ороход хангалттай хэмжээний сэрхүү гэдгийг нь бүсгүй мэдж байгаа гэж хэлсэн. Тэгсэн байсан ч гэсэндээ бүр хэсгийн мэдээ алдуулалтанд ашигладаг ахиад нэг өөр тариаг нэмэлтээр хийсэн. Бүр баттай нас орно гэсэн үг. Тэгээ ахиад нэг юм нь болохоор миний ойлгосноор өвчин намдаах наалтны найрлаганд орсон нэг юм байт юм байна. Өөрийнхөө хэргийг дарахын тулд давхар тэр эмийг суцаар нь давхар шахсан гэж эмчнэр ярьсан байсан. Тэгээ бүх зүйл түүнийг хүн амны гэмт хэрэг хийсэн гэдгийг нотлоод байхад тэр бүр гүрээсэн хэвээрэлээсэн. Би энэ хэргийг хийгээгүй, би хэлмэгдэж гин, би буруугүй, би найз залуугийнхаа аминд хүрэх байсан бол өөртөө ч гэсэндээ адилхан тариа хийх байсан гэж үгээд огт хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээ гол нь Кимийн биенээс ч гэсэндээ яг энэ 3 тариа 3 эммэн илэрсэн байхгүй юу. Гэхдээ түүний биед эмчилгээнд ашиглах хэмжээтэйгээр бүр ямар ч аюулт хүргэх боломжгүй тунгаар байгаа нотлогдсон. Хэсэг хугацаанд унтаад л сэрх хэмжээний тунгаар өөртөө хийсэн гэсэн. Тэгээд цагдаа нарын ярьж байгаагаар болохоор энэ хэрэг цагдаад бүртгэгдэх үеэс эхлүүлээд л цагдаа нар шууд Кимийг сэжилж эхэлсэн гинэ. Тэгээ яагаад юм бэ гэхээр шууд 119-т өгсөн дуудлагаас нь нэгслүүлээл сэжигтэй байсан гинэ. Ким 119-т 7 удаа дуудлага өгсөн байсан. Тэгээ эхлээд залгачаад сайн сонсогдохгүй байна гэд бүр мессежээр дуудлага өгсөн. Тэгээ тухайн мессеж нь айгүй урт. Тэгээд найз залуу маань судас тарианаас болоод нас барчглаа. Бид нар энэ дүүрэгт байрлалтай энэ буудлын тэдэн тоотод байна. Яаралтай ирнэ үгээд ямар ч үг үсгийн алдаагүй, ямар ч сандарсан шинжгүй зүгээр л нэг хүнд мэдээлэл явуулж байгаа айтай тийм мессежсэн. Хэн нэгэн өвдөх, нас орсон тохиолдолд ихэнх хүмүүс уцаар ярихдаа яарч сандардаг. Тэгэд уц нь болохгүй байх юм бол эргэн тойрны хүмүүсээс тусламж хүсдэг. Бүр их алдаатай мессеж явуулдаг тохиолдол бүр айгүйх байд юм л да. Гэтэл энэ хэрэг бүр анханасаа л өөр байсан нь цагдаа нарын анхаарлыг татчихсан. Мессежчээд уцаар ярьсныхаа дараа түргэн тусламжийнхан ирэх үед ухаан алдсан болоод жүжиглээд хэвтээд хүлээж исэн байна. Тэг Ким бүсгүйн жүжиглэлт энэ хүрээд дуусаагүй бүрдэн байцаалтын үеэр бас нэг зүйлийг цагдаа нар олж мэдсэн. За тэр нь юу байсан бэ гэхээр Ким өөрийгөө их сургуулийн эмнэлгийн сувилагч гэж танилцуулсан боловч яг сувилагч байгаагүй сувилагчийн туслахаар ажилладаг байсан. Бас болоогүй тэрээр 6 жил хамт амьдарч байгаа нөхөртэй эмэгтэй болж таарсан. Гэр бүлтэй хэрнээ нууцаар талигаачтай өргөдөг байсан гэсэн. Тэг Кимийг нөхөртэй байсан гэдгийг талигаачийн эргэн тойронд байсан хүмүүс бүр бүгд мэдээгүй, талигаач ч өөрөө мэдээгүй байсан. Тэгэхээр энэ бүсгүй маань өөрөө гэр бүлээс гадуурх харилцаа үүсгээд өөрөө хүмүүсийг хуурдаг учраас талигаачийг ч гэсэндээ өөртөөгөө адилхан зантай гэж ойлгоод нууцаар өөр хүнтэй уулздаг юм байна гэж бодоод хардаад ханасыг нь хороосон байгаа. Тэгээд энэ хэргийн хамгийн харамсалтай зүйл нь юу гэж нөө нэг 130 мянган воны гүйлгээний асуудлаас болж энэ хэрэг эхэлсэндээ тэгээд энэ 130 мянган вон ямар утга учиртай ямар мөнгө юм бэ гэж шалгаад үзсэн чинь тухайн өдөр талигаач маань найзуудтайгаа хамт арх уугаад тэгээд карт нь болохгүй байсан учраас тухайн архины газрын захирал эмэгтэйн данс руу дансаараа гүйлгээсэн байгаа. Тэг Кимийг хэргийг хүлээлгэх хэрэгтэй байгаа ч гэсэндээ бүр өөрийгөө хэргийг хүлээхгүй байгаа штэ. Тэг бүр шүүхийн танхимд байхдаа хүртэл жүжиглээд уйлаад би буруугүй, би найз залуутайгаа хамтдаа явчих минь яавда. Би ингэж амьд үлдээд, би ингэж зовхч гэжтэй гэж нэг уйлж үзээд тэгснээ бүр нэг болохоор ахиад надад амьдрах боломж өгөх юм бол би цаг бүрийг нандинаж өнгөрөх болно. Та бүхэн надад туслах уу гэд яг л ухаан санаа нь орж гараад байгаа юм шиг тийм үйлдэлүүдийг ойлгомжгүй үйлдэлүүдийг хийжсэн. Тэгээ ингэж 2 жил орчим гүрээсний эцэст тэрээр хэрэгээ хүлээсэн байгаа. Цагдаа нарын олж илрүүлсэн бүх зүйл үнэн гэж хүлээн зөвшөөрсөн. Ингээд шүүхээс дунд 30 жилийн хорхол оноосон мөн талигаачийн нөгөө нэг зээлийн үлдэгдэл 800 мянган вон байгаа штэ. Тэрийг бас төлөх ялыг оногдуулснаар
энэ хэрэг ингэж шийдэгдсэн байна. За ингээд өнөөдөр би та бүхэндээ 2018 онд Солонгос улсад гарч исэн нэгэн юм хүн амны гэмт хэргийн талаар танилцуулж, орчуулж ярьлаа. Тэгэд миний бичлэг таалагдсан бол бүгдээрээ лайк болон subscribe дарж намайг дэмжээрэй. Миний бичлэгийг хүлээж, тухлан сууж, таалан үздэг бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээ өнөөдрийн энэ бичлэгээ энэ хүрээд өндөрлүүлье. Дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.